Дэлхий дээрх бүх хүн нэгэн зэрэг үсэрч буувал юу тохиолдох вэ? Хэрвээ бүх хүмүүс гэр гэрээсээ үсэрвэл ямар ч нөлөө гарахгүй. Тус тусдаа байхад юу ч тохиолдохгүй. Бүр бүх л өдөржингөө үсэрч буусан ч ялгаа гарахгүй. Гэхдээ хэрв дэлхийн бүх хүн нэг дор цугларвал бид маш том глобал асуудлыг нүдэрэмхийн зур шийдэрлэж чадна. Хүн амын хэтих өсөлт. Бидний тоо жил ирэх тусам маш хурдцтайгаар өсөж үржиж байгаа гэдгийг та дуулсан байх. Дэлхий дээрх хүн амын тоо маш их болширсан. Хэрв ямар нэг зүйл хийхгүй л бол удахгүй хоол хүнсний хомсдол нүүрлэх болно. 7 тэрбум хүн гэдэг тийч нүсэр том биш ээ. Бид нэг дор цуглалаа гэхэд ердөө Москва эсвэл Лос Анжелес шиг хэмжээтэй хотуудад ядах юмгүй багтана. Бүр нилээдийн хилүү зай гарна гэж боддоо. Тэгэхээр бид хүмүүсийг нэг дор цуглуулад нэгэн зэрэг үсрэлт хийхэр боллоо гэж бодъё. Ямар үр дүн гарах бол? 7 тэрбум хүний үсрэлт авгаа их хэмжээний энерги ядаруулах бөгөөд тодорхой хэмжээгээр бидний хөлд эргэж нөлөөлнө. Мөн тэр их энергийн тодорхой хувь нь орчин тойронд дуусч улмаар маш сонирхолтой үр дүнд хөтлөх болно. Нэгт та 200 децибелтэй тэнцэх маш чанга авийг сонсох болно. Энэ нь алга таших чимээтэй адилхан ч харьцуулахад хэтэрхий чанга байх болно. Тэрэлт хөдөлгүүр гэхэд 140 децибел хэмжээтэй аваа ялгаруулдаг. Дуунаас хурдан агарын хөлөг онгоц 160 децибел аваа гаргадаг. Харин хүний чих 130 децибел аваанд өртөхөд гэмтэж эхэлдэг байна. 135-аас 140 дээр тархины дөргөлт үүснэ. 150 дээр маш хүнд бэртэх бөгөөд 200 децибел аваанд өртөхөд хингэрэг тань дэл бүсрэх болно. Ерөнхийдөө бүгд үхнэ гэсэн үг. Яахав таны зүгээр л дүлэрч хоцорлоо гэж бодъё. Та энд үлдэж чадлаа. Та үнэхээр азтай юм. Гэхдээ тийм ч удаан биш ээ. Үсрэлтээс үүссэн дөргөлт их дэлхийд тун хүчтэй үйлчлэл үзүүлснээс болж 30 м хэртэй цунами давалгаа үүсч эрг рүү түрэгдэх аж. Түүжлэн 4-8 рихтерийн шаталбартай газар хөдлөлтүүд үүсэх бөгөөд үр дүнд нь гүүр, төмөр зам, цахилгааны шугам болон барилгууд сүйрэх болно. Ингээд бид мөхөл рүүгээ явган тэр. Гэхдээ би танд одоо үнийг дэлгэсэн зүг байх. Яг үндэ юу ч тохиолдох вэ? Би таныг чадсан юм. Манай их бичлэгүүдээр дандаа дэлхий сүнэж дуустдаг бол энэ удаад тийм юм байхгүй. Дандаа дэлхий сүрнэ гэж юу байх вэ? Хэрэг бид үдхээр 7 тэрбум хүнийг цуглуулад нэгэн зэрэг үсэрвэл бүх зүйл яг ийм л байх болно. Хэрэг танд өгөгчлийг таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаж тэднийг ч бас чадаарай.